Сайн байцгаана үзэгчдээ. Боловсрол цогцлож олонлог ихсээ сургуулийн хамтран үзэгч та бүхэндээ хүргэдэг. Та 7 дугаар ангийн үгтээс ухаантай тань мэдхийн шоуны дөрөвдгийн цоо шинэгийн дугаар үзэгч та бүхэнд бэлд болж байна. Ингээд ангидаа нэвтрүүлгийнхаа шиддэг 5 зурагчийг хамтдаа өгч авцгаая. 23 дугаар сургуулийн сурагч Бүртөө. 1-р сургуулийн сурагч Намун. 20-р сургуулийн сурагч Хүнчингиш. 78-р сургуулийн сурагч Дөлгөөн. 31-р сургуулийн сурагч Батик. Ийм бүрдгүнтэйгээр өнөөдрийн манай нэвтрүүлэг маань цоо шинхэн хичээл маань үзэгч та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Манай хүүхдүүд хичээлдээ биднэ. Баяр үргээ хүүхдүүдээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр харилцагч төвтэй Голомт банк хамтран ажиллаж байгааг дуудахад таатай байна. Ингээд ангидаа өнөөдрийнхөө хамгийн гол зочин болох шин сурагчаа бүгдээрээ хамтдаа өгч авах ёстой тийм ээ. Театрын тамбар дээр манай өнөөдрийн шин сурагчийн багийн зураг гарч ирсэн байна. Энэ хүн хэн байна гэж бодож байна манай хүүхдүүд. Тэгдэггүй яг ангидаа мисс баяр цэцэг буюу байдаг урьж байна. Мөрөөдөл нь биелэн хэмээн итгэж хамгийн нандин хүслээ гэж энгүүлэн бичсэн жаахан охин дэлхийд дахинд эх орныхоо нэрийг авьяас чадвар гоо үзэсгэлэнгээрээ таниулж явна. Нууцхан мөрөөдлийн бичээстэй нандин тэр улаан дэвтэрний эзэн зүгээр ч нэг мөрөөдөж суулгүй түүнийхэн төлөө хичээж, суралцж, хөдөлмөрлсөөр өнөөдрийн баяр цэцгийг бүтээжээ. Багын л хүсэж дурлсан зүйлээ заавал хийдэг тууштай дайчин чанар нь түүнийг амжилтууд хөдөлсөөр байна. Арай өндөргий. Гшаа. Нэвтрүүлгийг түрэлцэж ирсэнд маш их баярлалаа. 1-5 дугаар ангийнхаа хичээлийг эргэн санаад бага ангийнхаа дурсамжинд эргэж очих гэж байгаа. Сэтгэлдээ уулзаач. Сэтгэл яана багш нар маань үзээд энэ ямар ичмэр юм бэ гэж бодогдуулахгүй бол бас маш сайн хариулнаа. Найзтайгаа ангийнхантайгаа бас маш сайн хариулнаа л гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? За 1-5 дугаар ангидаа хэр сурагч байсан бэ? За мэдээж он сурагч. Он сурагч. Айгүй итгэлтэй хэлж дээ. Манай нэвтрүүлгийн зарим оролцогч нар бол ер нь алтан дундаж эсвэл зарим хичээлдээ муу байсан гэж шууд үнэн. Гүү он сурагч байсан шүү дээ. Он сурагч байсан. За ямар хичээлдээ төлөвлөгөө сайн байсан? Математик, англи хэл, монгол хэл. Ер нь энэ гуравтай. Дургүй хичээл байсан уу? Яг 5 дугаар ангид байхдаа бол түүхэн хичээл жоохон сонирхолтой байсан. Тэгээ жоохон ингээ ахлах ангид ороод ирсэн илүү сонирхолтой болоод ирсэн. Жоохон байхдаа нөгөө юуг нь учрыг нь ойлгохгүй ингээл баахан тоо нэр байгаа тэгэхээр бүр толгой нэргээд. Гэтэ айгуу гоё санагдаг болчихсон сүлдээ. За, өөрөө чин зураг самбар дээр гарч ирсэн байна. Энэ одоо хэдэн настай байхдаа авахулж ирсэн зураг вэ? 2001 он юм болов? 2001 оны авцаа. 16 жилийн өмнө. 5 дугаар ангидаа хэдэн онд байсан бэлээ? 5 дугаар ангидаа 2002. 2002 он. Тэгэхээр чинь 4-5 дугаар ангидаа л байсан зэрэг гэсэн. 15 жилийн дараа эргээд хичээлээ хийнэ гэдэг бол бас хүндхэн даваа гэж ойлгож байгаа. За ямар ч байсан манай ангийн нэвтрүүлгийн шилдэг оролцогч хүүхдүүд бол өөрт чинь туслаад нэвтрүүлгийн асуултуудад хамтдаа хариулаад явах болно гэдгийг хэлмээр байна. Нэвтрүүлгийнхаа дөрмийг танилцуулъя. Эдгээр 10 хичээлээс аль нэгнээс нь эхлүүлж сонгоод асуултанд хариулаа яваад ах нь байна. Зөв хариулаад явах болгонд мөнгөн дүн хожоод мөнгөн дүн нэгсээд яваад байна. Самбар дээр гарч ирэх 10 асуултанд бүгдэнд нь амжилттай хариулаад төгсгөлийн 1 сая төгрөгийн буюу 11 дахь асуултанд амжилттай хариулж чадах юм бол нэвтрүүлгийн оргилд хурж хүндэт самбар дээр өөрийн чинь зураг байрлах болно. Ямар нэгэн байдлаар эдгээр асуултныхаа аль нэгэнд бүдрээд нэвтрүүлгийн оргилд хурж чадаагүй тохиолдолд камер руу орж агаад би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай юм байна гэдгээ хэлэх ёстой байгаа. Ойлгомжтой. За ойлгомжтой. Амарч байна уу? Амарч байна. Нэвтрүүлэгтээ оръё. Хичээлээ сонгохоос өмнө ангийнхаа шилдэг сурагчдаас хамгийн ихний туслахаа хажуудаа гаргаж ирэх ёстой байгаа. Хамгийн ихний туслахаа. За хамгийн дөрөвж гараа өргөсөн охиныг аваад ирэхтгөө. Намуна. Тэ? Намна. Яа намна. Эдгээр сургуулийн зурагч нам уу? Баяр цэцэг.
За манай намууны танилцуулга бас гарч ирж байна. Төгөлдөр уур тоглох сонирхолтой. Мөрөөлж зорилго бол дэлхийд танигдсан хувцас загварын компанитай болох хийх дуртай зөвд бол зураг зурах, хөгжим тоглох, зугаалах гэсэн сонирхолтой хүүхэд байна. За ямар хичээлдээ сайн мэдээ намуу? Би монгол хэлний хичээлдээ хамгийн их сайн. Хүн нийгэм, хүн байгаль, хүн орчин энэ хичээлүүдтэй сайн. Гэтэ монгол хэлдээ бол илүү сайн. Монгол хэлтэй. За оролцох шинэ сурагч бол эдгээр хичээлүүдээс аль нэгнээс нь харж агаад сонгоод эхнийхээ асуулт болгоо гаргаж ирэх хэрэгтэй байгаа. За хамгийн эхний хичээл ямар хичээлийн асуудал байх вэ? Хоёлоо монгол хэлийг авах уу? Тэгээ монгол хэлээ. Гайгүй. Тэгэрээ тасалж чаднаа танд. За. Чаднаа гэж амлаж байна. Амлаж байна. 3 дугаар ангийн монгол хэлний хичээлийн асуултыг харъя. За асуулт гарч ирсэн байна. Зөөлний тэмдэг эр үгэнд зөөлрүүлэх эм үгэнд цэг үүрэгтэй бичигдэнэ. Гэсэн асуулт гарч ирсэн байна. Тэгэхээр мэдээж цэгийн оронд тохирох үгийг надад хэлэх ёстой. Эр үгэнд За намун бол олцсон те хариултыг. Хуулах, харах, зөв хариултаар аврагдах гэсэн 3 боломж өөрт чинь байгаа гэдгийг хэлмээр байна. За хүүхдүүд бүгдээ хариултаа явуулж байгаа. Манай нэвтрүүлгийн оролцогчид ер нь сайн байсан хичээл дээр бүдрийдэх тал байдаг. монгол хэлнээс хэлэхэд бороо дөө. За тэгэхээр боломжууд байгаа учраас ашиглаж болно тийм ээ. Эр үгэнд зөөлрүүлэх, эм үгэнд яа Нэг үүрэгтэй л байна тий. За намуу олцсон тий. Хаалтсан. Олцсон. Итгэлтэй байна уу? Итгэлтэй 100% итгэлтэй. 100% итгэлтэй. Дүү боломж ашиглах уу? харчив. Харах боломжгүй, ярилцах боломж. За. За миний бодлоор бол ийм үгэнд ялгах үүрэгтэй гэж бодож байна. За. Аваа. Ялгах үүрэгтэй гэж оролцогч үздсэн байгаа. Зөв хариултыг харъя. Ялгах Тусгаарлах гэдэг чинь тусгаар. Тусгаарлах ялгах. Та мондөг. Хамгийн ихнийхээ асуултанд маш амжилттай хариулсан. Манай намуунэ. Юухэд маш амжилттай хариултаа. Эхний асуултанд амжилттай хариулсан учраас 5000 төгрөгийн эзэн болж чадсан байна. Баяр хүргэе. За хажуудтай бол боломжууд харагдаж байгаа. Дөнгөж сая бол харах боломж хамгийн дээдлийн боломжоо ашигласан. Одоо хуулах зөв хариултаар аврагдах гэсэн 2 боломж байгаа. Энэ мэтчлэн мөнгөнд нүдэшээ өсөд явах нь тийм ээ? Ойлгомжтой. За хоёр дахь хичээл рүүгээ. Бага ангиас эхэлдэг юм уу? Бага анги буюу 1-р анги, 1-2 дугаар ангиасаа. 1-2 дугаар ангиас эхэлдэг юм уу? Та бага ангиасаа эхлүүлээд мөнгөнд өнгөө ихсгэх боломжтой. Тийм учраас эхлээд бага ангиасаа эхэлсэн зөв. За тэгвэл иргэний боловсрал 1-р анги юм шүү те? Тий, 1-р анги. За тэгвэл 1-р анги хичээлээс эхлэе. За иргэний боловсрал 1-р анги. Я асуултыг хулган цаг гэж хэдээс хэдэн цагийн хоорондохыг хэлдэг бай. Би чи холгон цагт төрсөн шүү дээ. Мэдчихэж байгаа юм байна те тэгвэл. За хэрвээ мэдчихвэл гэрлээ дарж болно. Цагийг шууд зогсоож болно. Шот хийх юм уу? Болно. 23:40-с 1:40 шөнийн. 23 цаг 40 минутаас шөнийн 1 цаг 40 минут 2 цагийг Цагаан морин жил холгон цагт төрсөн баг. ааха. За хулган цагийг 23 цаг 40 минутаас 1 цаг 40 минутын хоорондохыг хэлдэгэ гэж оролцогч маань үздсэн байгаа. Зөв хариултыг харъя. Хорон цаг 40-оос 1:40 хооронд. Яг мэддэг асуулт гараад ирсэн. Нэгдүгээр ангиас эхэлж явах нь ер нь зөв юм байна. За намууны хувьд 2 асуултын дурш хамтдаа байсан учраас хүүхэд маань солигдох болсон байгаа. Асуулт байгаа юу? Би танаас нэг асуулт асуух гэсэн. Жүжигчин загвар өмсөгч мэрэгчлээ болоход ер нь бол хамгийн их нөлөөлсөн бэ. Би яг ингээд одоо бодож байхад яг их чин та нарын насан дээр байхдаа ингээд зурагт үзэл кино найруулагчлах юмсан гэж маш мөрөөддөг байсан. Тэгэл Оскарын шагнал гардуултыг хараад ямар гоё юм бэ гэж гоё кино үзэл яг ингээд кино хийх юмсан гэж боддог байсан байхгүй юу. Тэгэл яг 10 жилээ төгсөөд маркетингаар сурсан. Гэтэ яг маркетингараа богино хугацаанд ажиллаж агаад яг хүн нөгөө багын хүсэл мөрөөдөл гэдэг чинь бид нар жоохон байхдаа одоо яг намнаа шиг те би тим юм дуртай, би зурх дуртай, би инх дуртай гэж аягүй сайн мэдээд байгаа шүү дээ. Том болохоор ингээл бүр толгой нэргээл тэгэл ер нь багынхаа хүсэл мөрөөдлийг дагая гэж бодоод тэгээд жүжигчин болохоор шийдсэн. За тань баярлалаа. За намнуудаа баярлалаа. Тэгэхээр намнаа 2 хичээлийн туршид хамтдаа байгаад нэг хичээл дээр нь маш амжилттайгаар тусалсан тийм ээ. Тэгэхээр хоёулаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагч Copter Vlog брендинг амттан намнаад өгье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.
За хоёр хичээлдээ бол амжилттай хариулаад 10,000 төгрөгийг хожицсан харагдаж байна те. Ерөн сэтгэлээр байна. Өө чи хэцүү асуултууд байна. Ер нь эхний асуултыг хараад айта. Хамгийн ихний асуулт Монгол хэлний асуултан дээр жоохон хүндхэн асуулт аваа. Шууд Би боломжтой шууд нөгөө нэг хичээл дээр найдсан чинь бас тийм бас биш юм байна. Мартцаа. Одоо чи бид нар бараг хэдэн жил үзээгүй юм бэ? Бараг 17 8 жил үзээгүй. Тэгээд яг ингээд дөрмийн асуулт гарч ирэхээр нь юу лээ гэл ингээд хараад. мартах тохиолдол зөндөө гарч ирдэг. Манай нэвтрүүлгийн шилдэг оролцогчид бол мэдээж тэдгэрийг сануулгах зорилготой шилдэг сурагч хүүхдүүд байгаа. Ташрамд бас нэг зүйлийг хэлэхэд манай нэвтрүүлгийн бас хамтран ажиллагч олонлог ихсээ сургуулийн тухай ерөн сонсч байсан уу? Мэдээллийн технологийн ажилтан бэлтгэдэг. Дэлхийд өрсөлдөх Монгол хүнийг бэлтгэдэг тийм гайхалтай сургууль байгаа. Тэгэхээр одоо ирээдүйн Стив Джобсыг л Монголоос гарах юм байна Монголоос те. төрүүлэх зорилготой. Манай нэвтрүүлгийн шилдэг оролцогч хүүхдүүд оны төгсгөл хичээлийн жилийн сүүлд хамгийн шилдэг байсан сурагч бол мэдээж олон даг ихсээ сургуульд 12 дугаар ангид төгслөө. Үн төлбөргүйгээр суралцах тийм алтан боломж манай ямар гоё юм те. ангийн хүүхдүүдэд байгаа. За тэгвэл энд чи бас тэмцээн болж байгаа юм шүү дээ. Сонгогдоогүй үлдсэн 4 хүүхд бол тухайн бүрнээ асуултын хариултыг тэр дорноо явуулж идэг. Тэгээд хамгийн үнэн зөв хариултыг хамгийн түрүүнд явуулсан хүүхд бол арай их оноо авдаг ч юм уу. Тиймэрхүү журмаар бас явж байгаа. Хүүхдүүдэд бас дахиад амжилт хүсье те. За 12 жил өнгөө сурна гэж юу вэ? 12 дугаар ангиад төгслөө. Маш том алтан боломж. алтан боломж байна. Сонголтоо хийхээс өмнө мэдээж бас дараагийнхаа туслах хүүхдийг ойлоо сонгох хэрэгтэй байгаа те. Одоо сонгогдоогүй үлдсэн хүүхдүүдээс За тэр залууг зя дөлгөө. за Слараа. Наваг Баян-Мөнхийн дэлгөө гэдэг би 78 дугаар сургуулийн сурагч. Математик, хүн байгаль, хүн орчиндөө тэмцэж байна. Математик хүн байгаль хүн орчиндөө сайн. Ур чадвар, авьяас чадвар танилцуулга бас гарч ирэх хэрэгтэй байгаа. Зураг өөрийгөө сорж хөгжүүлэх. Судлаач эрдэмтэн болох, хийх дуртай зүйл нь тоо бодох. Математикийн хичээлдээ бол сайн гэж сайн хэлсэн. Би бол математиктай ч бас сайн Сайн. байсан. Байсан. Байгаа Одоо гэж нэг бодож өнгөрсөн байгаа. цагт түрүү Монгол хэлээ сайн гэдэг тийм одоо Гингүүтээ. боломж олж хэлсэн. Харин тийм ээ. За хичээлийн сонголт арай. Төрслөх урлагтаа сайн гэлөө. Өөр хаанаа сайн гэлээ. Хүн байгаль, хүн орчин. Хүн байгаль хүн орчин. Тэгэд өөр математик юм уу? Математик нь бол эдгээр хичээлүүд нь За хоёлаа математик авчиё. За математикийн хичээлийн асуулт. Математик. За 5 12 7 19 24 48 1 анхны тоо хэд байгааг олоорой. Болцсноо. Энд бас олцлоо. Вау, мундаг байна. За асуултын тухай ярилцъя. Анхны тоо гэж юу нь яг юу юм бэ? За миний санджаар анхны тоо гэдэг чинь өөр одоо тоонуудад хуваагддаггүй. Өөрөөсөө болон зөвхөн нэг гэсэн тоонд хуваагддаг. Хуваагддаг тоонуудыг Анхны тоо гэж хэлдэг. Тэгэхээр энд 5, 7, 19, 1 гэсэн дөрвөн анхны тоо байна. Өөрөөсөө болон нэгээс Тий. өөр тоонд хуваагдахгүй. Санал нэгдэж байна уу? За. Нэгийг Харин нэг дээр би бас эргэлзээлээ л да. Нэгийг анхны тоо гэх үү гэхгүй юу гэдэг дээр. нэг өөртөө хуваагдана гэхээр нэгтэй хуваагдана. Тэгэхээр зөвхөн тэр өөртөө бол нэг хуваагддаг гэсэн учраас нэг анхны тоо биш. Чи яг багш чинь тэгж хэлсэн үү чана? Хэлсэн. Тэгж хэлсэн юм уу? Багшаа дарж байгаа шүү дээ. Харин тий 5, 7, 19 бол яалтчгүй анхны тоо. За. 12, 24, 48 бол биш. Биш. Харин тэгээ нэгийг би гайхаад байгаа байхгүй яа. Тэгмэл нэг болон өөртөө хуваагддаг гэхээр хоёр тоонд хуваагдах шаардлагатай. Нэг чинь өөрөө нэг гэхээр за яах вэ? За 3, Юу яа? 4. 3. За 3. 3. Нэгийг тооцоо байлаа. Тооцоо байлээ. Анхны тоо хэд байгааг олоорой гэсэн асуултанд оролцогч маань 3 гэж үзсэн эдгээр цифрүүдээс зөв хариултыг арай. 4 байсан уу 3 байсан уу? Яа. За. За манай дөлгөөнөө бас тусаллаа тий. Яг албан ёсоор бас Яг энэ бол 3 хичээлдээ зөв хариулсан учраас 25,000 төгрөгийг хоцсон байна. За одоо хэрвээ нэг хичээл зөв хариулж чадах юм бол үл шатах буюу 50,000 төгрөгөн дээр очих хэрэгтэй байгаа. За одоо ямар хичээл дээр сонгосоо гэж бодож байна дөлгөө. Би бол 3 дугаар ангийн хүү орчин гайгүй баг гэж
Хүн орчин. Тэгээ хүн орчныг хичээлээ сайн гэсэн те. Сая сайн билсэн хичээл буюу математикийг авсан байгаа. Одоо хүн орчныг авах уу эсвэл өөр сонголт хийх үү? Тэгэл арай жоохон бага ангийн юм авт юм. Арай жоохон бага. Одоо бол бас нэлээд игзэгтэй. Яг одоо ихлээр энийгээд ямар ч хэлсэн амжилттай хариулж аж 50,000 төгрөгийг сэвэлж үлдэх, хадгалж үлдэх боломжтой болж ирнэ. 2 дугаар ангийн хичээл хоёул төрслөх хурлаг авч үзэх үү? За тэгээд Тэхүү. За төрслөх хурлаг. За 2 дугаар ангийн төрслөх хурлаг. Яна юу гарах вэ? 2 дугаар анги учраас бас амархан байх магадaltaй тийм ээ. 1 2 дугаар ангийн хичээлүүд. Аль хоёр өнгийг хольж улбар шар өнг үүсгэх вэ? А үлбэр улаан шар, Б үлбэр шар бор, В үлбэр улаан ногоон, Г үлбэр шар ягаан. Бодлогоцоо явсан. За хариултыг шууд олцсон байгаа гэж үзэж явах шиг байна те. Шар борлоо биш. За Шар ягаанч биш. шар ягаан биш, шар бор биш. Ер нь Улаан ногоон. улаан шар. Улаан шар өнгийг хойдууд улбар шар өнг гарна гэж үзэж байна. Улаан ногоон биш үү? Бодог байсан бол ингээд холиод үзчихмээр. Харин будаг байсан бол холиод үзчихмээр. Гэтэ улаан шар. Шарыг алгаар улбар шар гард юм аа. Гард юм аа. Гард юм аа. Итгэлтэй байна. Гэтэ хэрвээ энэ биш бол үгүй мөн л байгаа. За тэгэхээр оролцогч маань А үлбэр буюу улаан шар өнгийг холиул улбар шар өнг үүснэ гэж үзсэн байгаа. Санд нэгдэж байна уу? Санд нэгдэж байна. Зөв хариулт гарыг. Хэрвээ энэ асуултанд бүлдэрсэн бол манай хүүхдүүд бүгдээрээ хариулт явуулсан байсан. Бүгд А үлбэр буюу улаан шар өнг гэж бүгд зөв явуулсан байна. Хүн чинь маань хамгийн ихэнд А үлбэрийг хамгийн түрүүнд явуулсан учраас хамгийн шилдэг нь байж чадлаа. Баяр хүргэе. Мондог байна тий. Би бол бодоод шүү дээ бас иргэсэн юмыг яаж мэдхөө гэдэг. За Дүлгөнөө. Хоёр хичээл хамтдаа байсан баярлалаа. Баярлаа. Шоколад За. авчихсан. ийм бас. Та ер нь багтаа ээдсээ ч юм уу ихчээсээ хинээс үлгэр дуурайл авдаг байсан бэ? Багтаа өвөөгөөсөө их үлгэр дуурайл авдаг байсан. Тэгээд ихэнх цагийг ялангуяа одоо 5 дугаар ангийн тухай ярьж байгаа юм чи 5 дугаар ангийн өмнөх юмыг яриул зүйтэй байх тий. Тэгээд бага ахтаа ер нь өвөөтэйгээ байнга хамтдаа байдаг. Тэгэл өвөө сургууль төрүүлж өгдөг, авдаг тийм хөхтэйсэн. Тэгээд яг хамгийн анхны тийм хүн хараад ийм л хүн болох юмсан гэдэг тэр мэдрэмжийг бол өвөөгөөсөө авч ирсэн. Одоо би ээжээсээ авдаг. Дүлгөнөө. Чи Хинээс үлгэр дуурайл авдаг байлаа. Би юу? Аав ээжээрээс. Аав ээжээрээс мэдээж тийм ээ. Баярлалаа. За баярлалаа. Ууста. Би чих мундаг ангийн хүүхдтэй юм байна. Эндээс тэгдэг байх. Манай нэвтрүүлгийн шилдэг оролцогчид бол энэ жил нэвтрүүлэгт оролцоход бол 300 гаруй хүүхдээс шалгарч шилдгээр нь шалгарсан хүүхдүүд байгаа. Дөрөв хичээлдээ амжилттай хариулж үйл шатгах мөнгөнд болох 50,000 төгрөг дээр амжилттай очсонд дахин баяр хүргэе. Хичээлдээ хэсэг хугацаанд завсарлаад эргээд ангидаа уулзахаа үзэгчтэй. Хадгалгын хүүхдээс угаантай таны мэдээ шоу нэвтрүүлэгтэй хамтдаа үзэгчид та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань манай ангийн шин сурагчаар Мисс Баяр цэцэг буюу Бэдамад оролцож байгаа. Яг одоогор дөрвөн асуултанд маш амжилттай хариулаад үйл шатгах мөнгөнд болох 50,000 төгрөг дээр амжилттай очсон. Дараагийн хичээлээ сонгохоос өмнө туслах хүүхдээ хамгийн дөрөв сонгох ёстой. За хамгийн түрүүлж гараа өргөснийг нь сонгоод байгаа штэ ер нь. Бүртөө. За. Хоёлаа хариулт шүү. За танилцаарай. 23 дугаар сургуулийн сурагч Бүртээ. За бүртээ. Сад сургуулийн сурагч Баяр цэцэг. За манай бүртөөгийн танилцуулга гарч ирж байна. За авьяас сонирхол бол мэдээж бүжиглэх, загвар өмсөх, за мөрөөдөл зориг гэх юм бол нэртэй кино жүжигчин загвар өмсөгч болох сонирхолтой. За дуулж бүжиглэх, сагсан бөмбөг тоглох сонирхолтой бас. Нэртэй кино жүжигчин болно гэж байна тийм бүртөө. Тий. Яг жүжигчин уу бас найруулагчаар ажиллая гэж боддгоо. Ингээд жүжигчин болох юм бол ерөнхийдөө бол ганц мэрэгжлээс гадна ингээд жүжиглэхэд бол бүх мэрэгжлийг эзэмшиж байгаа юм шиг болохоор над жүжигчин болох нь таалагдсан.
таалагдсан. Бүх мэрэгжлийг эзэмшихийн тулд бас жүжигчин мэрэгжлийг сонгож байгаа гэж ойлгож болох юм байна. Яг үнэн л дээ. Энэ чинь маш олон төрлийн тий мэрэгжилтэй хүний дүр туврах шаардлагатай болно. Тэгэхээр чи хүн чинь бас судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй болно. Олон хүнийг судлах хэрэгтэй болно гэдэг чинь өөрөө их судлаач хүний мэрэгжил юм шиг надад санагддаг. Хичээлийн сонголтонд оръё. Би нэмэртэй сайн уу? Би тамир гайгүй. Гайгүй юу? Нэгдүгээр анги юм чинь бас амархан хичээл асуулт байх магадлалтай. За 5-2 тэгж байгаа бол тгий да. За би тамирыг сонгоё тэгвэл. За. За нэгдүгээр анги би тамир. Хоёр боломж байгаа гэдгийг дахин сануулъя. За асуулт гарч ирсэн байна. Олимпиад зориулж асаасан гадыг юу гэж нэрлэдэг вэ? За энэ дууд хариултыг болсон. Энд чи олимпийн бамбар үсттэй. Бамбар. Харин мэдгүй юу юм бол? Бамбар. Тэ? Бамбар штэ. Хариултанд ихтэй дахиад гэрдээ даръя. Олимпиад зориулж асаасан гадыг юу гэж нэрлэдэг вэ? Бамбар. Бамбар. Зөв хариултыг арай. 75,000 төгрөгийн асуулт байсан. Бамбар мөн үү шүү? Олимпийн бамбар. За одоо баг анги. Нэгдүгээр ангийн хичээл байсан тийм тий. ээ. За ингээд 5 хичээлдээ маш амжилттай хариулсан учраас 75,000 төгрөгийг хоцсон. Нэвтрүүлгийн самбар дээр гарч ирдэг 10 хичээлээс талын нэгэн боломж ашиглаж амжилттай хариуллаа гэж хэлж болох нь байна. За тэгээд үлдсэн 5 хичээлдээ үлдсэн 2 боломж ашиглахгүй болвол нэвтрүүлгийн оргил буюу 11 дахь асуултан дээр боломж үлдсэн байсан ч гэсэн ашиглах боломжгүй шүү. За дараагийн хичээлээ сонгоё. Бүртээ тусдараа. Юуг нь сонгох вэ? Дуу хөгжим гэхээр жоохон дуу хөгжмөдөө сайн хүн гарч ирэхээр Дуу хөгжмөдөө хэрвээсэн бэ? Би чинь Одоо ер нь дуулдаггүй. Гүү штэ. Технологи 4. Технологи гэхэр чин 4-р ангийн технологи гэхэр чи. Хөдөлмөрийн хичээл. Би бол таал сонгоё гэснээр сонгож чадчих. За тэгвэл хоёулаа технологиг сонгоё. Тэгвэл за технологи. Яа 4-р ангийн технологи. Завсрын өнгнөөс үүсэх өнгнүүдийг юу гэдэг вэ? Бод хугацаа явсан. Хэрвээ хариултыг олсон тохиолдолд гэрлээ дарж болно. Тим нэршил байдаг юм бахта холимог өнгө. Үүсмэл өнгө, нийлмэл өнгө. Боломж байгаа. Бүртөө яг завсрын өнгө гэж ямар өнгнүүдийг хэлж байна? Завсрын өнгө гэх юм бол одоо бүдэг ногоон хэрнээ ингээд цэнхэрдүү туяатай чим шиг тийм өнгө. Үндсэн өнгө бол Биш. биш. Үндсэн өнгнүүдийг хольж гаргасан өнгөийг мэдээж завсрын өнгө гэх нь байна тийм. За, Одоо за. түрүүний нэг асуулт орж ирсэн улбар шар гэдэг шиг. Тий. Тий. Улбар шар бол ямар өнгө вэ? Холимог өнгүүдийн Завсрын холимог юм чинь холимог, нийлмэл, үүсмэл өнгө л гэж бодож байна. өнгө. За аль нь юм бэ? За үүсмэл өнгө. Холимол уу? Үүсмэл. Үүсмэл. Хонго дараа. Үүсмэл өнгө. Завсрын өнгнөөс үүсэх өнгнүүдийг юу гэдэг вэ? Үүсмэл өнгө. Зөв хариулт. Үүсмэл өнгө. Би бодсон байхгүй яагаад ч угаасаа холцсон өнгнөөс дахиад нэршилтэй өнгө гэсэн юм байхгүй шүү дээ. Үүссэн холсон өнгө. За хэрвээ энэ асуултанд бүдэрсэн бол Тэр хардаа нийлмэл гэл яг ойрцоос гэсэн мэндэ холимог. үүсмэл өнгө, холимог. За гүнчин иш маань бас хамгийн түрүүнд үүсмэл өнгө гэдэг хариултыг явуулснаар 2 дахь удаагаар ангийн шилдэгээр тодорч байна. Дараа нь гүнчин шиг авна. За 2 хичээлд хамтаа байсан бүртөөдөө баярлалаа. Асуулт байгаа бүртөө. Тага. Та дэлхийн мэслөө 2016 онд явсан шүү дээ. Тэгэхэд би таныг үзсэн байхгүй юу? Та Монгол улсаа ингээд нөгөө англиар ингээд хэлсэн шүү дээ. Тэгэхэд англи хэлний яриач амар гоё сонсогдсон. Та тэгээ англи хэлээ өөрөө ганцаар сурсан уу? Эсвэл дугуйлан секцэнд явж сурсан уу? Яасан мандагийн ерөөхдөө англи хэлээ би яг л та нар шиг 10 жилдээ байхдаа үздэг байсан. Тэгээд англи хэл надад 10 жил байх хамгийн хэцүү хичээлүүдийн нэг шиг санагддаг байсан. Тийм ангитаа бол тийм одоо толгой цагсан мундаг нь бол англи хэл дээр байгаагүй. Тэгээ 10 жилдээ үзэж аваад их сургуультаа үзээд тэгээд курс дугууланд яваад өөрөө би даад сураад тэгээ гадаадаас оюутан солилцоогоор яваад бүх ерөөсө суралцах боломжтой бүх нөхцөл байдлаар нь суралцж байгаа л тэгэл миний хэл сайжирсан юм шиг санагдаг. Тэгэхээр
Одоо ч хэлсэн та нар англи хэл үзэж байгаа үстэй тий. Тэгэхээр ерөөсөө ямар хэцүү хичээл вэ? Би ер нь бүтэхгүй маань гэж ерөөсөө битгий бодорой. Битгий бууж өгөөрэй, шантраарай заа хүүхдүүд тий. За баярлалаа. Бүгдээ маань хоёр асуултын дор хамт байсан учраас хязгааргүй эрч хүчийг бэлтгэгч Copter Dog. Баярлаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн өнөөдрийн оролцогч Мисс Баяр Цэцэг маань 10 хичээлийн 6-ад нь маш амжилттайгаар хариулсан байна. Одоо ердөө 4 хичээл үлдсэн байгаа. Сэтгэл нь хэрвэн Тогтолт юм байна. Яна ямар асуулт. зурагтаар үзэл сууж байхад бас нэг ари өөр. Гэртээ үзэл сууж байхдаа хариулцгаа харж юм шиг асуултууд. Тий. Яг гарч ирээд эндрийн яар зогсоход бас ари өөр байдаг юм шиг байна. Заримдаа нь тулгамдж шүү дээ. Одоо жишээлбэл тэр Монгол хэлний асуулт бол хамгийн ихний асуулт. Мэддэг асуултандаа хүртэл бүдрэх тохиолдол байгаад байдаг. Сандраад. Ер нь Бэлэгийн сүүлийн үеийн уран бүтээл Одоо нэгдсэн үндэсний байгууллагын ойжуулах хөтөлбөр гээд UN Red хөтөлбөрийн жилийн бас нүүр царай болсон. Тэгээ бид нар одоо Герман улсын Бонн хотноо зохион байгуулагдах Парисын хэлэлцээрийн дараа ордог COP гээд олон улсын 23 дахь чуулга уулзалтанд Монголоо танилцуулсан айгүй гоё тийм эко видео хийж бэлдэж байгаа. Тэгээ ойрын үед бол дандаа л зураг авалттай баг мисийн тэмцээнд орж байгаа шиг дахиад нөгөө видеотойгоо жил тутам маш их ажилттай байгаа. Ажилтай. Мисс Баяр Цэцгийн хувьд бол эх орноо дэлхийн тавцанд дэлхийд нэрийн дурсгах хүндтэй ажлыг бол олон удаа хийжсэн. Эх орныхоо нэрийг үргэлж мандуулж явдаг юм гайхалтай чадварлаг, авиаслаг хөдөлмөрч бүсгүй байгаа. Бүгдээрээ цаашлах нь ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөе. Баярлалаа. За хичээл рүүгээ эргээд оръё. Дараагийн хүүхдээ сонгох ёстой. За манай ангийн онц. Дараагийн тус хүүхэд Гүнчин иш. Сэмэнэ. Ганц зам 2 дугаар сургуулийн сурагч Гүнчиш. За танилцуулга гарч ирсэн. Барилдах, дуулах, бүжиглэх, тамирчин болох. За ер нь л спортын тий. Дуулж бүжиглэх, дуу хөгжмөдөөс нь Янгайг шүү дээ. гайгүй. Бүх барилдахад чөлөөт бүх үү? Илүү сонирхолтой үндэсний бүх үү? Үндэсний бүх ер нь гурлаа шүү дээ. Нөгөө нэг чөлөөч одоо үндэсний бүх гэдэг. Тий. Ер нь гурвангаар нь хичээлэх дуртай. Тэгээд хамгийн гол нь дэлхийд данстай, дэлхийд танигдсан Монгол улсынхаа нэрийг Баяр Цэцэг хичээгээ гаргасан тамирчин болох сонирхолтой байна. Ирээдүйн Олимпийн авраг. Олимпийн авраг гэдэг үү яах вэ? Яа Олимпийн аврага. Одоо 4 хичээл бол үлдсэн За байгаа. чиний хамгийн одоо ихтэлтэй байгаа хичээл чи юу гэж бодож байна? Таны сонгосон хичээлийг бол тэгэл Бүгдийг нь хариулж чадах. Хоёр боломжоо энэ 4 асуултанд ашиглах боломжтой гэдгийг дахиад хэлье. За хүн орчин уу, хүн нийгэм үү, хүн байгаль уу, эсвэл За хүн нийгэм авъя. Хүн нийгэм 5 дугаар анги. Бас нөгөө одоо үзэж байгаа хичээлийн илүү сэргийг байж магадгүй тийм үү? Манай улс хэдэн онд нэгдсэн үндэсний байгууллагад элссэн бай? 1900. За хоёр боломж байгаа. Хуулах боломжуудууд ашиглая гэсэн тохиолдолд Гүнчин иш маань ангийнхантайгаа очиж зөвлөлдөөд нэг нэгцэн хариултыг надад авчирч өгнө. Тэрийг нь шууд асуултын хариулт болгож би авах хэвээр. Зөв хариултаар аврагдах гэдэг маань хэдэн онд гэж байгаа юм чи ямар нэг он хэлээд чи өөрөө хэрвээ бүдэрсэн тохиолдолд хүүхдүүд бүгдээрээ одоо хариултыг бол явуулсан байгаа. Эдгээр хүүхдүүдээс нэг л хүүхэд зөв хариулт илгээсэн байвал нэг удаа зөв хариултаар аврагдана. За тэгвэл зөв хариултыг нь сонгоё. Зөв хариултаар аврагдъя. 1953. 1953. Оролцож хариултыг хэлсэн. Манай улс хэдэн онд нэгдсэн үндэсний байгууллагад элссэн бэ гэдэг асуулт байсан. 1953 он гэж үзсэн байгаа. Зөв хариултыг бүгдээр харъя. 1961 он. Одоо нөгөө хүүхдүүдийнхээ харах болов. За асуултанда бүдэрсэн учраас зөв хариултаар аврагдах хэмээх боломж маань одоо шууд ашиглагдах ёстой байгаа. Хүүхдүүдийн хариултыг харъя. Нэг л хүүхэд 1961 гэдэг зөв онг бичсэн тохиолдолд аврагдана. Хэрвээ үгүй бол нэвтрүүлэг өндөрлөх ёстой байгаа. 1961. Йоо, энэ ч ямар өндөг. Батынх маань 1961 гэж яг үнэн зөв хариултыг явуулсан учраас оролцогч маань аврагдаж байна. Бусад хүүхдүүд ч гэсэн ер нь бол мэдэн төхүүлж хэлсэн байна. За ингээд 7 дахь асуултанда амжилттай хариулсан гэж хэлж болно. 150 сая төгрөгийн эзэн болсон байгаа. За одоо мөн шийдвэрлэх үе буюу дахиад үл шатах мөнгөнд бол 250 сая төгрөгийн дээр ирж байна. Нөгөө 50 сая төгрөгөө бол хадгалсан байж байгаа те. Одоо нэг хичээлдээ амжилттай хариулах юм бол 250 хадгалж үлдэх ёстой байгаа. Хичээлийн сонголт дараагийн хичээлээ сонгоё. За.
Одоо Хураа хуул хичээлэр чи бас хэцүү шүү. хүн орчин хүн байгаль дуу хөгжим гэсэн 3 хичээл үлдсэн. 2 3 4 дугаар англи. Хоёрыг нь сонгох уу? Амрахнаас нь. За таал. Одоо шийдвэрлэх юм чинь миний бодлоор зүгээр яг бага анги байвал яадаг юм бэ гэж бодож байна. Өнөөдөр ярилцсан ч гэсэн тий. Тий. За тэгээ дуу хөгжмийн Боломжоо ашигласан ч гэсэн. За 2 дугаар ангийн дуу хөгжим. За хөгжмийн 7 гişгийг уруудах чиглэлээр нь дуулна гэж байгаа. За гэтээ би Эхлэх үү? жоохон юу яагаад чаддгүй бэлдээд хийдэг үү? Тэг болдгоо яг. Гэтээ ер нь бол чадна л да. Гэтээ бэлдээд хий. Уруутахгүйгээрээ до ре ми фа сол ля си до си ля сол фа ми ре до. За. Одоо сая бэлдчихсэн гэстэй. Оо хэцүү шүү Яг чи дээ. эхнээсээ хариулт авъя. Гэрлээд орж байгаа юм. За За. до си ля сол фа ми ре до. Энэ зүг болсон баха. Асуулт хөгжмийн 7 гişгийг уруудах чиглэлээр дуулна уу хэмээх амархан асуулт байсан. Амархан асуулт байлаа. За оролцогч маань бол 7 гişгээ дуулж үзүүлсэн. Зөв хариулт. За одоо бас дуулаарай. До си ля сол фа ми ре до. Найрт асуултандаа маш амжилттай хариулж, үйл шатах мөнгөнд ном болох 250 мянган төгрөгийг хадгалж чадсан Бэдада дахин баяр үргээ бүгдээрээ. За. Дандаа өнө. Тул боломжоо одоо үлдсэн 2 асуултан дээр ашиглах хэрэгтэй байгаа тийм. За яг үнчи асуулт байгаа юу? Бага. Та нөгөө ангидаа хэр хөвгчлөлтэй хөвгтөөсөн юм. Ангидаа юу? Би ер нь хөвчлөлтэй Хөвчлөггүй байсан уу гэлээ. гэлээсээ илүүтэйгээр айгүй хичээлээд өгөхтэйсэн шүү дээ. Айгүй номой. Гэхдээ том ангид орох тусмаа л төрсгөө болсон юм шиг санагддаг. 5 дахь ангидаа бол номой л өгөхтэйсэн. Манай гүнчиш чи ирүүлээ. Юу? Цэглэхгүй талтай. Тэгтээгүй юу? Бас гайгүй. Бас гайгүй. За. За, Эцгааргүй ирчүүч коптер блок. Баярлалаа. За хамгийн сүүлийн туслахаар Батын их гарч ирэх ёстой. За, хамгийн сүүлийнх шүү. Хөшний дур сургуулийн сурагч Бататрын Батын. Баяр цэцэг сан сургуулийн сурагч 5 дахь анги. За манай Батынхийн хувьд бол өмнөх дугаарын өмнөх хичээл дээр бас ангийн шилдэг нь байсан. Аха. Асуултуудыг маш зөв хамгийн түрүүнд үнэн зөв хариултуудыг илгээж байсан. За шүлэг зохиох, шадар тоглох, шилдэг математикч болох, урлах, ном унших, тоо бодох дуртай. Одоо ерөөсө Батынхийнхээ 2 хичээл үлдсэн байгаа. Аль нэгийг сонгох уу? Тий. Алийг эхэлж вэ гэдэг байгаа тий. Нэг боломж байгаа. Хуулах боломжоо хэрвээ ашигладаг гэвэл хамгийн түрүүнд ч юм уу алийг нь эхэлж аваасаа гэж оролцогчтой зөвлөмөр байна. Тэгвэл хоёлаа хамгийн сүүлийн 2 асуулт гэсэн бас багаас нь эхлүүлсэн байх гэж бодож байна. Хүн Орчин уу? орчин 3-аас. За, тэгээ хүн орчин 3-аас сонгоё. 3 дугаар ангийн хүн орчин. За асуултыг Батынх уушаад өгөөрэй. Алаг мэлхий тоглоомыг өрхөд хэдэн шагаа хэрэгтэй вэ? За байж байгаа. Эний чи ерөөхдөө багцаатай шүү. Бодоо. За хувилбартай юм байна. А хувилбар 92, Б хувилбар 108, В хувилбар 96. Олцсноо Батынх. Ер нь алаг мэлхийгээр хэр тоглодог вэ? Ер нь хвчлэн дандаа цагаан сараар тоглодог. Цагаан сараар. 92 96. Миний бодлоор бага нь ээж магадгүй байх. Миний тоглодог тооцоололоор бол 82 хавцаа гараад байна. 10 дутаад байна те. Хамгийн багт хүрэхэд бол 96 арай биш хаа. 196 гэхэр чи бараг 100-гаа шахаа. 92 гэж бодож байна. 92. За хариултандаа итгэлтэй бол гэрлээ дараад надаа албан ёсоор хариултаа өгөрөө. Би бол хамгийн багын сонгоё. За. Хамгийн бага А хувилбар буюу 92 шагаагаар алаг мэлхий тоглоомыг өрж тоглодог гэж оролцогч үзсэн. Зөв хариултыг харъя. Энэ бол 500 мянган төгрөгийн асуулт. 92. За, сүүлийнхийг бүгдээрээ ярьсан. Би ч гэсэн бас оролцогчтойгоо адилхан 92 гэж хэлчихсэн. За ингээд 9 хичээлд маш амжилттай хариулсан учраас 500 мянган төгрөгийг бол хоцсон байгаа. Нэвтрүүлгийн самбар дээр гардаг 10 хичээлийн хамгийн сүүлийн хичээл болох хүн байгалийн хичээл одоо ямар ч сонголтгүйгээр асуулт нь гарч ирэх ёстой байгаа. Асуултыг харъя.
Хамгийн сүүлийн асуулт. 366 хоногтой жилийг ямар жил гэдэг вэ? Одоо Одоо болох та боломж энэ байгаа. асуултан дээр боломж авахгүй бол хамгийн сүүлийн сая төгрөгийн асуултан дээр боломж авах. Тэгвэл одоо бүгдээрээ боломжтой ашиглачээ тий. Тий. За тэгвэл боломжтой ашиглая гэж үзэж байна. Тэгээ гайг асуулт шиг байна. Өндөр жилтэй. Яагаад гэвэл 365 хоног байдаг. Тэгээд сар 29 хоногтой болоод нэг хоног 366 өндөр жил. За, амжилт. За ямар ч байсныг хариулт олоод ирэх шиг байна. За хуулах боломж учраас шууд хүүхдийн хариултыг би авна. Тэгэхээр наан зөвч байсан бурууч байсан өөр засвар орохгүй гэсэн үг байна тий. За 366 хоногтой жилийг ямар жил гэдэг вэ Батынхэ? Бид тавуулаа нэг анги бүлгээрээ ингээд зөвлөлж жагаад 366 хоногтой жилийг өндөр жил гэдэг. Өндөр жил гэдэг. Гэж хариулсан. Яагаад өндөр жил гэдэг юм Би бэ? яагаад ингэ ч За 2 сар чи өөрөө 4 жил нэг удаа 29 хоногтой байдаг. 29 хоногтой. Бусад жилүүдэд 28 хоногтой. 28 28 хоногтой үед нь 365, 29 хоногтой үед нь 366 учраас тухайн жилийг өндөр жил гэж нэрлэнэ. Ямар ч гэсэн 2 сарын 29. За оролцогч маань өндөр жил гэдэг хариултыг надад өгсөн байгаа. Зөв хариулт гарахаас өмнө бүгдээрээ хэсэгэн хорон засварлаад эргээд ангидаа уулзцгаая. Одоосын сургалтыг олон дэг ихсэн сургалтаа хамтран үзүүлж та бүхэндээ хүрэлдэг. Та тавдугаар ангийн өвчтөс ухаантай таны бидний шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үзэгч та бүхэндээ маш амжилттайгаар хүрж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Мисс Баяр Цэцэг Бэда оролцож яг одоо арга хичээлийн асуултанд хариулсан байгаа. 366 хоногтой жилийг ямар жил гэдэг вэ гэдэг асуултанд өндөр жил хэмээх хариултыг надад өгсөн. Зөв хариултыг харъя. Өндөр жил. Өндөр шүү. Сам өндөр ангийн хөлтэй байна. Чи энэ дэр нэг тайлбар хийлээ гэсэн Батынхэ. Тэгэхээр яагаад вэ гэхээр яа ингээд өдөрт 24 цаг байдаг гэдээ бараг цагаар тооцоолсон байхгүй юу? Яг үндэ бол 23 цаг 50 хэдэн минут байдаг. Тэгээд тэр үлдсэн нэг 10 гаруй минут нь өдрөө алга ингэж хоригдлогцаар хагаад 23 цаг хэдэн минут болоод нэг өдөр болдог байхгүй юу? Тэр нэг өдрийг нь 2 сард болгоод тэгээд 29 дахь хоног нь болгосон байхгүй юу? Мундаг байна. Яагаад Батынхэ баярлалаа. Баярлалаа. Миний сүүлийн асуулт нь манайхан багаараа бүгдээрээ амжилттай хариуллаа. Би танаас нэг асуулт асуучих уу? Та одоо ингээд бага ингээд сурч явахдаа бид нар шиг байхдаа ангидаа ер нь хамгийн хөөрхөн нэсэн үү? Хамгийн хөөрхөн нэсэн үү? Үгүй юу? Штэ. Тийм үү? Яна одоо манай ангийнхаа үзээд. Үгүй. Батынхэ ангида хамгийн өргөн нөлөө. Хамгийн игдүүтэй, хамгийн ухаантай. Хамгийн ухаантайд нь өгч магадгүй. Гэхдээ арай хөөрхөн биш. За тэгвэл ангийнхаа хандаад нэг хэлчихэж. Юу хэлэх вэ? Мэдсэлгээ ч юм уу. За ингээд намайг таньдаг, намайг дэмждэг бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас ялангуяа ангийнхаа багш, ангийнхаа хүүхдүүдэд бүх зүйл дээр надад хамтарч, бүх зүйл дээр надад тусалж ирсэн. Би та нартай маш их хайртай шүү гэж хэлье. Би ч бас ангийнхандаа зориулж өгөхмээр санагдчихлаа. Болгүй яах вэ? Өнөөдөр ингээд 5 дугаар ангидаа босож ирсэн надад маш гоё байна. Тэгээд сүүлийн үед ялангуяа математикийн бодлого бодох юмсан ингээд айгүй нэг тийм цаанаасаа нэг тийм бодлого бодмоор санагдаад байсан. Тэгээд 10 жилдээ хамт сурч исэн ангийнхаа хүүхдүүдтэй болон багш нартай бага ангийн хичээлүүдийн маань суурийг нь бас маш сайн тавьж өгсөн багш нартай маш их баярлалаа. Та нартай хайртай шүү. Удаан уулзаагүй. Өнөөдөр 10 хичээлтэй. 10 хичээлтэй ангийнхаа хүүхдүүдтэй хамт амжилттай ядаа зарим хичээлийг марцсан байна. Уучлаарай багш нараа. За. За баярлалаа. Батынхэ судалдаа суугч байна. Ингээд танд үлдсэн сая төгрөгийн асуултанд амжилттай хариулаад тэгээд ангийн хүндэт болон сурагчин болон гарахыг хүсэн өрөө. Таны ингээд амжилт хүсье. За. Хамгийн шийдвэрлэх мөч яг одоо бидний юм тулгараад байна. Тэр бол мэдээж 10 хичээлдээ маш амжилттай хариулсан учраас
Төгсгөлийн 1 сая төгрөгийн асуудал буюу 11 дахь асуулт одоо гарч ирэх болно. Энэ бол ямар хичээлийн ямар асуулт гарч ирэх нь бол шууд цаанаасаа гарч ирэх болно. Тэгэхээр ямар ч туслах хүүхэд хажууд байхгүй 1 минутын хугацаанд бодоод асуултаа хариулах хэрэгтэй байгаа. Ойлгомжтой тийм ээ? Ойлгомжтой. Амжилт хүсье. Баярлалаа. Асуултыг харъя. Хүн нийгэм 4-р анги. Эртний хар хурам хотын өгөөдөө хааны ордны өмнөх мөнгөн модыг урлсан уран баримлч хэн бэ? Цаг явсан. Эртний хар хором хотын өгөөдөө хааны ордны одоо мөнгөн мод чинь өөрөөсөө гайхалтай 5 эдэг бас ундруулж хотын бүхий л хүмүүсийг бас баясгадаг гайхалтай мод байсан. Тэгээд энийг миний санаж байгаагаар монгол хүн урлаагүй гадаад хүн урлсан гэж санаж байна. Германы уран баримлч уралсан байх гэж санаж байна. Германы. Надад бол тодорхой нэр хэрэгтэй. Нэрийг нь бол үндэ одоо өстой таахаас өөр мэдгүй байна. Гэхдээ Германы уран баримлч гэж л надад бол санагдаад байна. Ямар ч гэсэн тухайн үед чи хар хором дэлхийн төв байсан. Гадаад дотоод маш олон хүмүүс уран баримлчдыг ертөнцийн бүхий л өнцгөөс бас авчирдаг байсан. Олон хүмүүс мэдээж барьсан байгаа гол уран баримлчийг нь би герман хүн байсан гэж хаа нэгтгээс уншиж ирсэн юм шиг санагдаад байна. Буруучж магадгүй. Түүхэн хичээлийн ном дээр байдаг. Түүхэн хичээлийн ном. 5 дугаар ангийн ном дээр. Ааха. Германы уран баримлч гэдэгтээ бол бүр 100% итгэлтэй байгаа юм байна тийм ээ. Мэдгүй. Миний зүгээр санаж байгаагаар буруучж магадгүй. Бигээс өөр юмтай холсон ч гэж магадгүй. Бод хугацаа дууссан. Зөв хариулт юу вэ? Бод хугацаа дууссан. Зөв хариулт юу вэ? Герберт гэдэг юм одоо юу гэдэг Герман дээр. За Герберт. За. Хариултыг авлаа. За мэдгүй. Герберт Ханс ямар Михаил мэдгүй. Иван биш шүү. Энд ч Орос ч. Францын уран дархан Вильгельм Буше. ТV-г нь бол хөөсөн юм байна. Европ ТV-д хөөсөн байна. Надаа яа ч юм Европ хүн шиг санагдаад Герман байсан гэж санагдаадсан. Одоо санаж Вильгельм Буше. Харамсалтайгаар бүдэрсэн. 1 сая төгрөгийн асуултанд бүдэрсэн хэдий боловч 250 мянган төгрөг болох үл шатах мөнгөнд дүнг хожиж чадсан гэдгийг дуулгамаарай. За тэгээд нэвтрүүлгийн алтан дүрм одоо яг одоо хэрэгжих ёстой. Тэр бол ойлгомжтой тийм ээ. Тэр камер руу харж хагаад ичгүй. Өөрийнхөө үнэн болох 5 дугаар ангийн хүүхдээс За энэхүү нэвтрүүлэгтээ урьж оролцсон маш их баярлалаа. Өнөөдөр яг 10 жилдээ буцаад татсан юм шиг санагдаж байна, гоё санагдаж байна. Бас энэ олон асуултуудад хариулахад ингээд бодоод бас мартсан байсан зүйлсээ бас эргээд санах бол сайхан байна. Тэгээд энэхүү нэвтрүүлэгт бас үзэх дуртай өмнөх дугааруудыг бас найзуудынхаа бол ах эгч нарынхаа оролцож исэн дугааруудыг харж исэн. Тэгээд зарим асуултыг нь хариулчмаар шиг зарим асуулт нь энэ одоо хэн хариулж чадах юм бэ гэсэн асуултууд байсан. Тэгээд яг энд ирээд яхад бол мэдээж энэ хүүхдүүдгүйгээр бол би бол бараг 10 асуулт руу бол төгөхөөргүй альтын нэгээс эхлээд хамгийн ихний унчаар байсан юм байна. Тэгэхээр яалтчгүй би бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаан арай муутай байна гэдгийг. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч Мисс Баяр цэцэг Бэда маань нэвтрүүлэгт оролцож маш амжилттай оролцсон гэж хэлж болно. Төгсгөлийнхээ асуултанд бүдэрсэн учраас үл шатах мөнгөнд дүн 250 мянган төгрөгийг хожиж чадсан гэдгийг дуулгамаар байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч харилцагч төвлөө Голомт банкны хуримтлалын дэвтрийг бас танд гардуулж байна. Нэвтрүүлгийн урилга хүлээн авч хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлэгт дараад 250 мянган төгрөг хоцсондоо маш их баяртай байна. Тэгээд энэхүү одоо хожлын шагналаа ангийнхантайгаа нийлээ яг яаж зархаа бас хэлье гэж бодож байна. Одоо тун 11 сарын 29-нд миний төрсөн өдөр болох гэж байгаа. Тэгээд тийм ч учраас найзуудтайгаа нийлээд энэ жил төрсөн өдрөө тэмдэглэхийнхээ оронд тэр мөнгөөрөө орондоо нь өөртөө мөнгөө цуглуулж байгаа бэлэг авахгүйгээр бэлгийн мөнгөө бас цуглуулад шаардлагатай орон гэргүй хүмүүст нь амьдралын төлөө бас зүтгэж байгаа. Тэрний орон гэргүй эсвэл одоо халамжлах хүүхдгүй эмээ өвөө ч юм уу тийм хүмүүс аль болох боломжоор гэр
авч аль гэр болохоор бас зорж байгаа. Тэгээд хэдэн төгрөг цуглахаас хамаараа бид нар судалсан нэг гэр 1 сая төгрөг гэдэг юм байлээ. Тэгэхээр ангийнхантайгаа нийлээд 4-ний 1 гэрийг өнөөдөр бол босгож чадлаа. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн ядагч болсон бол нэг гэр биднэр наваад. Нэвтрүүлгийн ядагч болсон бол нэг гэр. Гэтэ угаасаа хариулж чадахгүй асуулт байсан байна. Маш амжилттай оролцсон. Дахин баяр хүргэе. Баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн манай дугаар энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн дараагийн дугаараар эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Та толгойн үгтээс ухаантай юу?